За янцаанууд минь цэцэнгээс ч хөөрхөө хөвгүүд цөөрлийн маань 5 дахь анги ороход бэлэн боллоо. Уран мөгч дэмжиж байгаа дүү нартаа баярлалаа. Та нартай хайртай шүү. Лайк болон subscribe дараад киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Киноны 5 дахь ангиас сургуулаар нэг аимшигтай цуу яриа. Фотошопцсон зургууд цахилгаан шиг тарж эхэллээ. Сургуулийн сурагчид зургийг харан шуугилдаж, горийг үнэхээр биеэ үнэхтэй хэсгэд эргэлдэж, найз залуугийнхан дурлаад байсан охин ийм ичхүргүү байсанд гайхацгаана. Зарим нэг нь үүнд итгэж ядан хэрвээ тэр хийгээгүй бол үнийг зогсоох хэрэгтэй гэж тал тийшээ цуурна. Энэ үед өөр хилэндээ шатсан Time Korea дээр шууд гүйж ирээд зургуудыг толгон ашигч тэдний дунд ширүүн маргаа өрнөнө. Time түүнээс юу хийж гиснийг нь асуухад Korea өөрийгөө юу ч хийгээгүй гэж хамгаална. Гэрч Time нотлох баримтуудыг сөхөж Korea күтгүүлсэн гэж уйлаад надад итгээч гэж гуйж байхаж огт сонсохыг хүсэхгүй. Тэрээр зургуудыг Photoshop гэж шалтгааллах байна уу? Намайг тийм тэнэг гэж бодоо юу хэмээн уурсаж, Korea-г үүнээс илүү нэр төртэй хүн гэж боддог байснаа хэлээд, зүгээр л хаан ч юу ч хийхэд бэлэн амар хоохон хэмээн дарамжил орхидог. Korea гонцсондоо нулимс таслуулан зүрхэн зүсэгдэх шиг болж, Time-ыг анхнаасаа л үүнд итгэхээр сэтгэл шулуутчсан байсан юм бол яах гэж асуусан юм бэ хэмээн гомдлоно. Үнэн хөдөл нь хинт чамаагүй байгаад харамсаж байхад Time улам галзууран зургийг нүүрэнд нь толгож зураг дээр хүн үнэхээр мөн сийг нь толгоход Korea бааранд ажиллаж байсан нүнэн тул аргагүй илгэнд өөрийгөө мөн гэж хүлээн зөвшөөрнө. Цаана нь байсан сурагчид үнэн түүнийг өмөөрч байсандаа харамсан шимнэлдэж Time эцсийн үгээ маш хүйтнээр хэлж Korea-г ямар ч мэс чанаргүй ичгүүргүй антан гэд эндээс зайлж дахиж ирвэл хүртэх ёстой зүйлээ хүртэх болно шүү гэж хөөдөг. Сургуулийнхаа ард нь интернетээс харсан зүйл нь арай хитэрч байна хэмээн шуугсаар хацарна. Korea маш их шаналж, өөрийн цорын ганц найз Canning-тай хандан маш их стресстэж байгаагаа хэлээд, үүнийг хийсэн хүн зургуудыг яаж авсан, бас яагаад яг одоо дилээж байгааг үнэхээр ойлгохгүй, маш хачирхалтай байгаагаа хуваалцсан. Энэ үед Canning-тай ханд цагийн ажил хийдэг залуу ирж, өрөө төлөх хөдөхөд туслах мөнгө олох илүү амархан аргууд байгаа шүү дээ гэж бааранд ажиллахыг нь тохуурахад, Korea хэн нэгэн түүнийг зориуд оролдох гээд байгаад мэдэрч Canning-аас тусламж хүснэ. Харин сургуулийн бусад охид ч эргэлдэж эхэлсэн бөгөөд Korea-гийн баг руу шилжиж энэ бүхнийг хэн хийснийг заавал мөрдөж олж мэдхээр шийддэг. Korea Canning хоёр зургийн мөрөөр нэгэн нууц, дээд зэрэглэлийн клуб дэртэл үүдний хамгаалагч тэднийг шууд зогсоож энд юу хийж байгааг нь асууна. Canning зүгээр л цагийг өнгөрөөх гэж ирсэн гэхэд хамгаалагч үүнд нь итгэхгүй, хувцас солиод ч нэмэргүй. Гишүүн бишоор орж болохгүй гээд Canning-ийг хүчтэй түлхэж орхино. Яг энэ нэгцэртэй үед F4-ийн Kevin гарч ирэн хамгаалагчид хандан охтыг уучлахыг гуйж авардаг байна. Клубын менежер охин биел гүйж ирэн Kevin-ийг сүүлийн үед харагдсангүй хэмээн аялаж дотор уулзахыг хүрээв. Canning Kevin-аас энд юу хийж байгааг нь асуухад Kevin өөрийгөө энэ газрын гишүүн бөгөөд зүгээр л цагийг сайхан өнгөрөх гэж ирснээ хэлээд энэ бол хүүхдүүдийн ирдэг газар биш тул гэртээ харахыг сануулна. Canning өөрийгөө түүнээс ердөө 2 хонд үг гэж уурлахад Kevin түүнийг намхан гэж тохуурхан завтай байгаа бол өөр хийх зүйл олж итгэм олж итгий зөвлөхөд Canning өсөхгүй байгаагаа хэлж маргалдана. Энэ үед клубын нөгөө талд Time маш их ууж бухимдан сууна. Найз MJ нь түүнийг хаасайгүй хайж олж ирээд яагаад уцаа аваагүйг нь асууж сэтгэл нь зовсоол байгаасыг нь лолно. Тэрээр Timed Korea-гийн зургуудыг үнэн гэж үнэхээр итгээд байгаасыг нь сануулж амьдралынхаа туршид асуудлаас ингэж зогтож чадахгүй гэдгийг нь хэлдэг. Гэрч Time сонсохыг хүсэлгүй чангаар хаширч найз нь маш их стресстэй байгаа тул бүгдийг нь хамт хөгжилгийг урьж өнөөдөр бүх зүйлийг өөрөө даана гэж товхиулна. Хажууд нь байсан охин яагаад өнөөдөр өөрт нь анхаарал хандуулахгүй байгааг асуухад Time зүгээр л илүү сонирхолтой анхаарал хандуулах зүйл гарчлаа гэж хүүтээр хариулдаг. Нөгөө талд Kevin биелээс зургийн талаар байцааж, биел баарныхаа хяналтын камер, нууцлалын талаар тайлбарлан зураг яаж алдагдсныг мэдэхгүй байгаагаа хэлнэ. Яг энэ үед клубын хамгаалагчид ирж ажилтнуудыг нь заваавал явахыг шаардаж занал хийлнэ. Kevin хитгэн жижиг эргэлдээ байгааг хэлэхэд хамгаалагч дэлгүүр хаагдсан тул ард тал руу ирж ярихыг шаардаж, үүнийг анхааруулах гэж бодоод зайлахыг тушаана. Үүнийг харж байсан Canning аж MJ-с Time-ийн тухай асуухад MJ түүнийг нэгэн дурлалчвал хинч зогсоож чадахгүй гэдгийг хэлдэг.
Өдөлгүй тэнч хэрүүн зодон болж хамгаалагчид нэмэлт хүч дуудан хаширлана. Клубийн босс өрөөндөө сууж байтал гадаа чимээ гарч ажилтан нь Кавин гэдэг залуу нударгийн зодон эхлүүлсэн талаар хэлэхэд босс нь маш их сандарна. Яг энэ үед Кавин боссын өрөөнд хаалгыг нүшгэлэн орж ирнэ. Босс нь Кавины нэрийг маш удаан сонссон ч ийм олон талын чадвартай гэж бодоагүйгээ хэлэхэд Кавин номыг хавцнаас нь дүгнэж болохгүй сануулад гол ярианд орно. Энэ асуудлаас болоод найз нь маш том асуудалд ороод байгааг хэлж энэ газрын хамгийн дээд хүмүүстэй ярихыг шаардна. Босс өөрийгөө урдан сууж байгааг хэлэхэд Кавин бизнес болгонд уртаал бас артаал иж байдгийг сануулад ард нь хэн байгааг сүүлчийн удаа асууна. Хэрвээ түүний гэр бүл арга хэмжээ авч хэрбэл ард байгаа хүн нь ч тухтай байж чадахгүй гэдгийг сануулж энэ бол зүгээр нэг зураг алдагдсан хэрэг биш. Тэднийг өдөөн хатгаж байгаа явдагт бол тэр хүнийг заавал мэдэх хэрэгтэйгээ хэл занал хийлдэв. Энэ үед гадаа хамгаалагчид Каннинг руу дайрахад тэрээр гараа өрхийг шаардаж замаас холдохыг хашгиран зэрэгтэй тэмцэнэ. Үйл явд цааш үргэлжилж Таймыг клуб тухайн алдсны дараа Хана түүнийг нэгэн зочид буудлын өрөөнд авчирсан байв. Хана түүнд утгагүй зүйлсийн талаар бүү бодож зүгээр л амархыг зөвлөөд хэрвээ хинч ойлгохгүй байгаа бол надтай ярилцаж болно хэмээн халамжлах дүр хэсгэнэ. Үүнтэй зэрэгцэн Горягийн герт дулаахан уур амьсгал үрнэж байлаа. Каннинг Горягийн герт ирчихсэн ээжтэйгээ уцаар ярьж Борегаас хижээл зааж таслахыг гуйсан тул санаа зовлтгүй түүний маш сайн харах болно гэдгээ хэлж байв. Горя найздаа ус авчиж өгөөд өөр хэрэгтэй зүйл байвал хийхийг хүснэ. Аав нь өрөөнд орж ирэн гоё өнөр гарч байгааг хэлж охиноо өнөөдөр таваач барчсан уу хэмээн хошигноход Горийн найз нь зочилж ирж байгааг хэлээд шоолхоо болохыг гуйна. Аав нь нэмсэлээд унтахаар явдаг. Каннинг Горид сэтгэлийн дэм өгч тусарч чадах зүйл байвал хийхийг хүсгээд Орийн маш их баярснаа илэрхийлнэ. Каннинг түүнийг ганцаархан нь үлдээвэл дахиад сэтгэлээр унах болно гэхэд Гория өөрийгөө сэтгэлийн хөдөлгөөнгүй зүгээр байгаа гэж зөрүүдлэнэ. Каннинг өнөө өрөө Кавинд маш их бухимдснаа хэлж түүнийг өөртөө итгэлтэй биеэ тоосон хүн хэмээн шүүмжилнэ. Мөн тэрээр Таймын тухай асууж тэр чамд асууд тарьсаар байна уу хэмээн лавсна. Гория үннээ хэлж Тэм түүнийг огт сонсоогүйд маш их уурсан ч түүний нүд рүү харах тэр агшинд хачирхалтай аргаар өвцөн мэдрэмж төрснөө хуваалцна. Каннинг түүний хитрхи их зүйл бодож ядарсан тул үргэлжлүүлэн хоолоо идхий зөвлөж тайвшруулдаг. Маргааш нь сургууль дээр нөхцөл байдал бүрч аимшигтай болов. Сурагчид Гория руу дайрч гарч явахыг хаширна. Харин Хана Тэмийн хажууд байхдаа хэрвээ тэр байгаагүй бол үнэхээр аимшигтай байдалд орох байснаа хэлж хорон санаагаа нүүн жүжилж сууна. Сургууль дээр хорон санаа тохид Горягийн эд зүйлсийг сүйтгэж эхлэхэд Горя тэднийг юу хийж байгааг асууна. Хорон охин Горягийн Тэмд хийсэн бүх зүйл үүнээс хамаагүй дор байсан тул яагаад хийж болохгүй гэж өөдөөсөн дайрна. Горя Тэм улаан картыг аль хэдийн цэцэлжчихсныг сануулхад хорон охин Горя гिचгүүргүй F4-ийг араар нь тавьсан хэмээн гүтэж Тэмаас өөрөө зөвшөөрлөх хүссэн Тэм зөвшөөрсөн хэмээн худал хэлж Горийг хатуу шидэхээр дэлхэнэ. Тэд Горягийн цүнхнээс машины түлхүүр олж автобусанд суудаг хэрнээ энэ түлхүүртэй байгаад нь гайхаж дээр нь Каннинг гэсэн нэр байгааг харна. Горя Каннингийн нэрийг сонсоод түүний найзын мотоцикл тул битгий хүрхийг шаардан хаширах боловч хорон охид дугуйг нь төмийн хаягдл хэмээн давхуурхаж дээр нь юм бичиж устгаж хатаахаар бэлдэн Горийг газар унгаан задаж эхэлдэг. Энэ үед Кавин, MJ хоёр арын ажлыг амжуулж аимшигт үннийг олж мэдсэн байлаа. MJ өчигдөр орой мөрдөж мэдсэн зүйлийн талаар Кавинд хэлж тэр бар ноён Крицана Манаканы өмч бөгөөд тэр хавийг бүхэлд нь хяндаг санхүүгийн бизнесийн хүн гэдгийг дуулгана. Мөн тэрээр Таймыг нэг охинтой холбогдоод бүрэмсэн алга болсон ч Файнаар санаа зовлтгүй гэртэй байна гэж мессеж бичсэнийг хэлнэ. Кавин тэр охиныг Горягийн найз Хана Мүүсхийг асууж түүний ар гэрийг шалгасан уу хэмээн лавлахад MJ түүний бүтэн нэрийг Хана Видалха Манакан бөгөөд ноён Крицанагийн төрсөн охин гэдгийг хэлдэг. Кавин үүнийг санамсаргүй хэрэг биш гэдгийг ухаарч бага сургуулийн төгсрлийн цамгийг шалгахыг хүснэ. Тэд цамгоос тэднээс хоёр дүү Каног Манакан гэдэг охиныг олж хараад MJ тэр охиныг шууд санаж Тайм руу яг одоо залхахаар яардаг. Зочид буудлын өрөөнд Тайн нүдэн сэрхэд Хана түүнийг сэрсний тэмдэглэж өчигдөр орой тасарчсан байсан тул асаж чадах газартаа авчирснаа хэлнэ.
Тэрээр Таймыг тайвширхыг гуйж өрөөний үйлчлэлээ захиасан тул тэр охины талаар бодгоо болж надтай хамт үлдвэл өөрөө түүнийг чаргалтай болгоно гэж хэлнэ. Гэрч Тайм уурлан орноосоо босож үүнийг хүсгүй байгаагаа хэлээд утасныхаа хаана байгааг асууна. Хаана түүнийг хаашаа явуулахгүй гэж зөрүүдлээд Тайм чи намайг тушаадаг хэн бэ хэмээн уурлана. Хаана Таймыг яагаад өөртөө зүрх сэтгэлээ нээж байгаагүйг асууж Гори надаас юугаараа илүү юм бэ? Тэр тэнэг охин чиний хажууд байх зохисгүй хэмээн хашина. Тэрээр өөрийгөө хамгийн тохирох хүн гэхэд Тайм чи ер нь хин юм бэ? Яг л намайг маш удаан хугацаанд мэддэг юм шиг яриад байна. Чи дүнгэж энэ үйлрэлд шилжиж ирээ бидтэй хэмээн гайхна. Хаана тэднийг маш их дуулаж байсныг хэлж Таймын тухай мэдсэн хамгийн анхны зүйл нь тэр муухай эмэгтэйчүүдийг үзэн яддаг гэдэг явдал байсныг сануулна. Тэр үед бага сургуулийн хүүхэд байхад нь Тайм түүнийг муухай царайтай, ядаргаатай хол байх хэрэгтэй гэж оочилж байсан дурсамжид Хаанаа нулимс тослуулан ярьж өгнө. Кирээр тэр үгтгийг өөрийгөө өөрчлөхөд ашиглаж Таймын дуртай, дургүй бүх зүйлийг судалж хангартай том басныхон дараа өөрийнхөө тухай бүх зүйлийг бүтгэл дүүхээ устгаад Таймын дурлах эмэгтэй болж өөрчлөгдснөө хэлнэ. Гэвч Горитой уулзснаас хойш бүх зүйл алдагдаж Таймын анхны анхаарлыг холдуулсан тул түүнийг устгахаар төлөвлөж ядуу хүнийг сүйтгэх маш амархан байсныг хэлнэ. Гэвч Тайм түүнийг мартаагүй байгаад бөхөндөн. Тайм ханаг гарцууч чуснаа. Яагаад энэ зүйл хийснийг асуухад хаан зүгээр л чамаар хайрлуулахыг хүссэн. Чамайг маш их үзээ яддагч хайр үзээ яд хэцэрэгцэж байна хэмээн салиарна. Тайм түүний дургуутсах бас хайрлах мэдрэмжийг өөрөө ч ихсэн мэдэрч байгаагаа зөөлнөр хэлж хэдий чинээ өвдөх байсан ч зүрх сэтгэлийн гүндээ Гориод итгэсэн хിവэр байгаа бөгөөд түүний сонгох эмэгтэй бол Гория гэдгийг тунхаглана. Тэрээр ханад хандна чи хэдий чинээ хижээж дээрсэн ч хизээж Гория болж чадахгүй гэдгийг хатуу хэлдэг. Хаан үнийг логгүй зүйлээд хэрвээ Гория байхгүй болчихвол бүх зүйл дуусна хэмээн уцаа гаргаж ирэн Гориагийн амьдралыг сүйтгэхээр занл хийлнэ. Тайм түүний зогсоё шаардахад хаан өөрийг нь сонгож байна гэж хэлхийг шаардаж Тайм үнийг зүгээр л худал хуурмаг байх болно гэж татгалзана. Яг энэ үед хаан цүнхнээсээ хутаг гаргаж ирэн өөрийнхөө царай руу чийлүүлж хэрвээ Тайм өөрийг нь сонгохгүй бол энэ царай дахиж хэрэггүй гэд хүмүүрт Таймыг хамгаалтгүй эмэгтэй рүү халтсан гэж хэлж бүх зүйлийг хамтдаа сүрүүлнэ хэмээн хаширна. Тайм түргэн хөдөлж хотогийн булаан авч түүний чангаар дэвэн тавьшуулад хамгийн их хайрлах ёстой хүн бол чи өөрөө шүү гэж хэлээд хамгаалагчдад түүнийг халамжлахыг тушаагаад Гория руу гүнадна. Энэ үед сургууль дээр Гориаг хот бүчиж Канингийн мотоциклийг шатаахаар шүдэнд зурж байлаа. Хажуугаар өнгөрөх сурагчид болон нэгэн багш ирж үүнийг арай хидэрч байгааг хэлж хамгаалагч дуутахаар шаардахад хорон охид үүнийг Таймын зөвшөөрлөөр хийж байгаа хэмээн багшийг сүрдүүлнэ. Охид улам галзууран дугуйг шатааж Горийг газар унган өшүүлнэ. Гория цустайгаа хутулдан босож ирээд энэ хорвоод хинч түүнд итгэхгүй байсан ч хизээж бууж өгөхгүй гэж хаширна. Канин гүйж ирээд Горийг орохоор орхитно. Яг энэ мөчөд хаалга хүчтэй онгойж Тайм амьсгаатангүй норж ирээд Горийг олон сурагчдын өмнө чангаар тэврэн авч ийм зүйл босонд хоцорч ирсэндээ бас түүнд итгээгүүдээ уучлахгүй нь өөрийн ирэхгүй уйлдаг байна. Тайм Горийг сургуулаас нууцаар авч гарна өөрийнхөө нууц өрөөнд очирна. МЖ араас нь орж ирэн хинч хараагүй гэдэгт итгэлтэй байгааг нь асууж PU унтаж байгаа тул энэ талаар хизээж бүү мэддэгдэрэ гэж Таймын хэлийг сонсоод Тайм дөнгөж сая баярлаа гэж хэлвөө хэмээн чихэндээ итгэж ядан инээмсэлж өрөөнөөс гарна. МЖ-ийг явсны дараа Тайм Горид хандана. Манай өрөөнд шүн эмэгтэй хүн байхыг зөвшөөрдөггүй тул гэрэл асааж болохгүй хэлээд гэрэл өгөх зүйл олоход туслахыг хүснэ. Гория нэгэн зүйл гаргаж ирээд Таймыг гэрээд үрхийн тулд хэрэгцээгүй зүйлс худалдаж авах дуртай хүн хэмээн тодорхойлоход Тайм өөрийгөө маш тэгчээргүй юу хүснээ тэр секунддээ л авах ёстой байдаг ч эцэст нь ашигладаггүйгээ хүлээн зөвшөөрнө. Тэрээр Гория Таймын шархыг арчиж өгөх гэхэд Тайм өөрөө түүний шархыг цэвэрлэж өгөхөөр булаална. Гория үнийг уучлал гуйтлаж тооцохыг хүсэж шархыг нь арчиж өгөхөд Тайм өгцөндөө арай зөөлөн хийхийг гуйна. Тайм түүнд таслахаар ирсэнд баярлснаа илэрхийлж өөрийнх нь өнгөрсөн түүхээс болж зовох эсгүй байсан уучлал хүснэ. Тэрээр Гориагаас энэ ханаагийн нөхцөл байдал тохиолдсон тэдний хөрт сайн хэрэг болсон гэж бодохгүй байна уу хэмээн асууна.
Горя яагаад хэтийг нь гайхахад Тайм өмнө нь сорвоор дүүрсэн, замбраагүй харагддаг, үсээж бараг самдаггүй энгийн царайтай хүн өөрийг нь яаж ийм гүнзгий дурлуулж чадсныг ойлгодоггүй байсан ч одоо ойлгосон гэдгээ хэлнэ. Тэрээр өөрийнхөө зүрх сэтгэлийн өрддөг болсон бөгөөд асуудал үүсгдэг, тааварчгүй байдаг тул Оряг одооноос эхлэн түүний хажууд үргэлж байх ёстой хэмээн өөрийн болгож байгаагаа илэрхийлдэг. Маргааш өглөө нь өөрчлөгч эмэгтэй ханаа сургуулаас гахаар бичиг баримтаа бүрдүүлж байхад Горя Кенинг хоёр ирж түүнд хэлэх зүйл алах уу гэж асууна. Ханаа надад хэлэх зүйл алга гэхэд Горя хийсэн зүйл нь аимшигтай байсан тул уужилж чадахгүй ч найзаа хугацаанд хуурч байна гэж хизээч мэдрээгүй. Тэр мэдрэмжүүд үнэн байсан гэдэгт итгэдэг тул баяртай гэж хэлэхгүйгээр явуулахгүй гээд ханад амжилт хүсэн үддэг. Эцэст нь сургуулийн коридорт нөгөө хорон санаа тоход Таймтай таарна. Охид айсандаа өнөөдөр тэмцэх ирч хүч үлдсэнгүй. Зүгээр л гуйх гэсэн юм хэмээн сандахад Тайм тэднийг Горятай дахиад юр хүрийн. Тэгээд Тайм сургуулийн коридорт цугласан олон зуун сурагчдын өмнө чангаар сүр хүчийг үзүүлэн би та нараас Горяг хамгаалж сухаас үнэхээр зархаж байна. Одооноос эхлэн юр инж Горя дахиж асуудал үүсгэхийг зөвшөөрөхгүй. Хэрвээ хин нэгэн миний найз охинтой асуудалтай байвал энэ нь тэд надтай ч гэсэн асуудалтай байна гэсэн үг хэмээн чангаар тохиолна. Цаанаас нь нэгэн сурагч түүнийг ямар омтгой бие тоосон хүнбэ хэмээн үгүйснээр Тайм Гори хоёрын хайр улам батбах болж энэ хэсэг сэтгэл хөдлөн байдлаар